Монголын нууц товчоо энэ их туйсын том бүтээлийг өгүүлэх урлагийн бас тодорхой хүүрнэлээр өгүүлж ярих ийм одоо хариуцлагатай айхтар хүндэттэй үүрэг надад оногдсон. Тэгээд миний хувьд бол урд өмнө ийм томоохон хэмжээний бүтээл дээр ингэж ажиллаж түүхэн туйлсын одоо энэ бүтээлэр дэ дангаараа ганц хүний уншилтын өгүүлэх урлагийн энэ хэлбэрээр ингэхэд бол уншиж байхад бол үнэхээр хэцүү, үнэхээр одоо чадал хүч юу байдгийг энийг шавхсан одоо ийм ажил бол бүтээл боллоо гэж ингэж ойлгож байгаа. Яг урд өмнө одоо манай Монголын тайзны болоод дэлгэцийн за тэгээд одоо радиогийн юу гэдгийг энэ бүх төрөл жанраар урд өмнө бий болгоогүй ийм зохис бүтээлийг одоо ингэж ард түмэндээ үзэгч сонсогчдоо цахим хэлбэрээр ингээд бий болгосон бол ийм ховор үзэгдэл юм да гэж ингэж бодсоо. За ингээд яг уу радиохан болоод манай Монголын радиогийн алтан санд хадгалагдж байгаа инженашийн хөгс удар Монголын нууц товчооны бүтэн одоо орон сайхны уншилтаар бичсэн тэр их бичлэг сан хөмөрг дээр нэмэгдээд орчин цагт бол энэ цахим хэлбэрээр ингэж гарч байгаа нь бол бүрч илүү их давуу талтай, бүрч их өргөн орчин цагийн цахим технологиг ашигласан даваатай бүтээл болсон байх гэж бодож байна.